За эзний өхлөөс амилсан ялсан гайхалтай баярт өдрийн мэндийг хүргэж байна. Амен. Амен. За. За тэгээ бүгд хамтдаа өчигдөр гоё болсон зүйлийг иргэн нэг дурсъя те. Өчигдөр Монголд анх удаа Библийн олимпиад болсон байгаа. За тэгээд Монголын баптист чуулгануудын холбоо, за тэгээд Монголын баптист теологийн сургууль хамтраад зохион санаачлагтайгаар зохион байгуулад тэгээд Солонгосын Сувон Жунон гэдэг тийм нэртэй цуглаан бас гол ивент тэтгэгчээр оролцоо. Тэгээд Монголын Евангелийн эвсэл, ариун бичээс нийгэмлэг, Самарын бэлэг, Монголын пастор ахлагчдын холбоо гэх мэт энэ олон байгууллага энэ жоохон багсах юм уу? Гэх мэт байгууллага зохион байгуулсан дээр гайхалтай үйл явдал болсон байгаа. Тэгэхээр 500 гаруй хүмүүс оролцсон. Тэгээд 7-оос 12, 13-аас 18 насны ангилалд 2 ангилалд, тэгээд 13-аас 18 насны ангилалд 1-р байрыг 500 эдэн хүүхдүүдээс 1-р байранд шалгарсан, 500 гаруй хүүхдүүдээс шалгарсан 1-р байранд орсон оюун эрдэнэ Окто бүгдээрээ баяр хүргэе. За тэгээд бас үлдсэн бас 9-ийн үлдсэн 8 болох нь бас нөгөө бусад оролцогч дүүнэртээ бас баяр хүргье. Амен. За баярлалаа. За тэгэхээр хараа Библи биш үү тэр юусе асар чухал. Тэгээ энэ болж байгаа үйл явдал яагаад их чухал вэ гэхээр Библи болохоор Бурхны үг, Библи нь бүх зүйлийн суурь гэдэг бид нар мэднэ те. Магтаалын цаг, залбирлын цаг, сайн мэдээний цаг, за тэгээ гэр бүлийн амьдрал, нийгэмдэр байгаа сургууль, тэр утгаа шинжлэх ухааны урт суурь болдог. Бүх зүйлийн суурь болдог энэ Бурхны үгийг судлахад, сурахад итгэвчүүлсэн, урамшуулсан маш чухал үйл явдал болсон байгаа. Тэгэхээр бид нар насан туршдаа Библийн үгийг суралцах болно. Насан туршдаа Библийн үгээр оюун санаагаа шинчилж, өмнөх эзний өдөр бас номлол дээр хуваарлцсан те. Энэ ард байдаг энэ далд ухамсар те. Тэр бүх оюун ухаанаа зөвхөн Бурхны үгээр л бид нар шинчилж өөрчилдөг байгаа. Тэгэхээр бид нар ихэвчлэн Библийн үгийг судлахдаа хамтдаа цугларч судалдаг байгаа. Мэдээж ганцаараа судална. Гэхдээ Библийг судлахад бас их зориулалт шаарддаг, бас тусгай бас нэмэлт мэдээллүүд судлах шаардлагатай байдаг учраас тусгай сурсан хүмүүсээс бас хамтдаа цуглаж Библийн үгийг судалдаг байдаг. Тэгэхээр хамтдаа цугладаг. За энэ үед ахтаа нэг уух юм уу гэж. Энэ үед хамтарч цуглах үед бид нар харилцаанд ордог байгаа. Харилцаанд ордог. Хамтдаа цуглах үед те. Тэгэхээр харилцаад ирэхээр зөвхөн бид нар Библийг судлах гэж хамтдаа цугладаггүй, хамтдаа янз бүрийн зүйлсүүд хийдэг. За тэгээд хамтдаа цуглаад элдв янзын зүйлсүүд бид нар хийх үед, харилцаанд орох үед бид нар зөвхөн Библийн мэдлэгээс гадна бид нарт харилцах чадвар маш чухал байгаа. Харилцах чадвар. Тэгэхээр өнөөдөр бүгдээ хамтдаа энэхүү харилцах чадвар дотор зөрчилдөөн гэдэг нэг маш чухал сэдвийг бид нар үзэх гэж байгаа. Ахтаа ус авчих гэж байна уу те? За баярлалаа. Би өөр ам хатаад сонирм болчлаа шүү. За баярлалаа. Бид нар энд хамтдаа Бурхны үннийг судлах гэж ирж байгаа. За тэгснэ өнөөдөр бид нар үзэх гээд онцлох гээд байгаа зүйл юу гэхээр өөр нэг чадвар байгаа байхгүй юу? Хамтдаа бүгдээрээ Библийн үннийг сурч болно. Гэхдээ бид нар бас нэг чухал чадварыг бид нар заавал эзэмших шаардлагатай байгаа нь юу гэхээр харилцах чадвар. Харилцах чадвар дотроо зөрчилдөөнд орох үед, зөрчилдөх үед яаж зөрчилдөөнийг шийдэх чадвар маш чухал байгаа. Яагаад вэ гэхээр Библи заадаг хүмүүс нь ахлагч, пастор, ахлагч нар бид нар чадан ядан Библийг ингээд заасаар л болно. Энэ дэлхийгээс явсан явтлаа заасаар л болно. Тэгээ чадан ядан Библийг заасан чинь яагаад нөгөө талдаа юу хөшгөний ард юу болж байгаа вэ гэхээр бид нар хичнээн Библи заагаад хичнээн бид нар хичээж үйлчлээд цуглаанаа хичнээн барьж байгуулсан ч хөшгөний ард болж байгаа нэг зүйл дээр та нар өөрсдөө анхаарахгүй бол үр дүнгүй болоод байгаа байхгүй юу? Тэр нь болохоор юу вэ гэхээр бид нартай хамт биш, бид нараас салаад явах үед та нар өөрөөсдөө найзлаад нөхөрлөөд хөшгөний ард хоорондоо нөхөрлөх үед автоматар зөрчилдөөнд орж байгаа угаасаа. Угаасаа энэ байгалийн амьдралын зам ёс байгаа. Ягаад гэхээр хүн болгон өөр учраас
Тэгээ асуудал харилцаанд зөрчилдөөн заавал бий болно. Тийм учраас зөрчилдөөнийг шийдэх харилцааны чадвар, зөрчилдөөнийг шийдэх чадвар байхгүй бол яаж байгаа вэ гэхээр хамтран цуглах тэр зүйлээс танаа шууд ирэхгүй болчиход байгаа байхгүй юу? Цуглаанд ирэхгүй болчихно. Хоорондоо зөрчилдөнгүүд цуглаанд ирэхгүй. Цуглаанд ирэхгүй болохоор яах вэ гэхээр Библийг судлах боломжтой гол газраасаа холдно гэсэн үг. Тийм учраас бид нар Бурхны үгийг зөндөө бид нар зааж болж байгаа. Гэхдээ өнөөдөр онцломоор байгаа зүйл нь юу гэхээр зөрчилдөөнийг шийдэж сурахгүй бол яг бидний үйлчлэл үр дүнгүй болж байгааг бид нар мэдрээд байгаа байхгүй. Үр дүнгүй болж байгаа юм шиг илүү гоё үр дүнтэй байх боломжтой байтал яг хөшгөний ард цаана та нар өөрсдөө зөвхөн та нарт эзэмших ёстой тэр эзэмшлийнхаа зүйлсийг чадвараа хийгээгүйгээс болоод бүр чуулган хаанчлалын тэрхүү нөгөө нэг хамаг зориулж байгаа тэрхүү эд эс цаг зав бүх юм байхгүй болоод байгаа байхгүй. Тийм учраас итгэгч нар бүгдээрээ зөрчилдөөнийг шийдэх тэр чадварыг заавал эзэмших хэрэгтэй байдаг юм. Тийм учраас өнөөдрийн номлол зөрчилдөөн гэдэг сэдв байна. За тэгээ бүгд хамтдаа ишлэлийг уншия. Өнөөдөр хоёрхан ишлэл уншина. Эхэндээ нэг ишлэл, төгсгөлд нэг ишлэл. За тэгээд дунд нь хөвчлэн бид нар зөрчилдөөнтэй хамааралтай зүйлсүүдийг ярилцсана гэсэн. За Ром 12:18 1-2-3 хамт уншия. Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байх тун. Амен. Та нарын зүгээс боломж байгаа бол гэж байгаа. Тэнгүүд нь боломж байгаа. Боломж байгаа. Ямар боломж байгаа вэ гэхээр зөрчилдөхгүй байх боломж байгаа. Боломж байгаа. Гэхдээ заавал тэр чадварыг, боломжийг эзэмшихгүй бол түрүү хэлсэнчлэн бүхэл бүтэн энэ чуулган тэр утгаа бурхан хүн нөгөө нэг өөрт нь чөлөөт сонголт өгсөн учраас өөрсдөө бие биентэйгээ яаж харилцах дээрээ бүр зориудаар, маш зориудаар өөрсдийнхөө тэр одоо энэ чадварыг суухгүй бол хаанчлалын ажилд шууд үгүй гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд бурхан би мэднэ, би та нарыг аварсан, би эзэн чинь байна, минийхаар яв гэд бурхан ташуурдахгүй, бурхан ингээд шууд та нарыг өдөртөхгүй байдаг байхгүй юу. Ягаад тэгэхээр бурхан тийм джентльмен, тийм биднийг хайрлаж, бидний аясаар биднэртэй хамтарч явдаг учраас. Тийм учраас бид нар энэ боломж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар боломж вэ гэхээр зөрчилдөхгүй байх боломж байна. Хоёрдугаар зөрчилдөөн болсон ч гэсэн зөрчилдөөнийг шийдэх чадвар нь бас тийм боломж биднэрт байгаа даа байхгүй юу. Гэхдээ ардаа ингэж байгаа. Нэг бодиттой үнэн байгаа. Тэрний юу гэхээр хүн болгон хүний бүр бараг бүх хүмүүс 70 гаруй хувь гэж ярьж байгаа байхгүй. Тийм олон хүмүүс, тийм хэмжээний хүмүүсийн ихэнх нь зөрчилдөөнд дургу, зөрчилдөөнийг үзэн яддаг. Зөрчилдөөнд дургу, зөрчилдөөнөөс айдаг гэсэн. Яагаад вэ гэхээр зөрчилдөөнд хэн нэгэн хүнтэй би зөрчилдөх үед шууд бит хоёрын хооронд харилцаа шууд сүрх юм биш үү гэж дотроо боддог гэсэн. Тийм учраас харилцаагаа сүрж ийснээс зүгээр зөрчилдөхгүй ингээ эвтэйхээ яваад яа гэж бодно гэсэн. Гэтэл цаана байгаа асуудал одоо бид нар үзэх гээд байгаа нэг 8 зөрчилдөөний үе шат байгаа байхгүй юу? Энэ зүйл бид нар яг зориудаар ямар нэгэн зориудаар чадвараараа зориуд хариу ямар нэг арга хэмжээ авахгүй бол сүулдээ хоорондоо дайсагналцаа тэгээд цуглаанаас явдаг гэсэн. Тийм учраас тэгээд хоорондоо харилцаа сүлд хүртэл болдог гэсэн. Тэрний үр дагаварт нь яадаг вэ гэхээр нөгөө сүнслэг үйлчлэл байгаа онохгүй болчиход байгаа байхгүй юу? Тийм учраас бид заавал эдгээр зөрчилдөөнд бид яг маш тодорхой хариу үзүүлэх тэр байтугай бүр зөрчилдөөн нь бидний зөв шийдэж чадах юм бол биднэрт сайн үр дагавартай байгаа бүр. Хоорондоо зөрчилдөх юм яриад байгааг та нар ойлгож байгаа тий. Хоорондоо суугаад ингээд гоё ярилцах цагийг ерөөсөө яриаггүй. Хоорондоо сууж байгаад яг ингээд эвгүй асуудалтай нүүр тулаад тий эвгүй биеийн хил гаргаад, эвгүй царай гаргаад, эвгүй үг мөг хэрэглээд нэг юм зөрчилдөөнд бүр орох нь сайн зөв шийдэж чадах юм бол сайн байгаад байгаа байхгүй юу гэхээр хүмүүсийн хооронд нь дотн болгодог, дотн содог. Зөрчилдөөн байхгүй бол цаашаа хүндэрсээр 8 дахь шатан дээр очингуудлаа шууд хоорондоо дайсагналцаа тэгээд цутаагаад бие биенээсээ салаад алга болно гэсэн. Тэгээд салахаар цаана сүнслэг гоё юмнаас салж байгаа гэсэн үг шүү дээ, тий. Холдож байна гэсэн. Тэгээд бүр ингээд нэг юм төөрсөн хүүгийн үл рүү орно гэсэн. Тийм учраас эзэн тэр утгаар бид нар мэдж байгаа те эзэн сатаанд хүртэл зөвшөөрөл өгдөг. Энэ бол теологийн хувьд ч гэсэн тийм байгаа. Тийм учраас эзэн бүр Коринт номон дээр сатаанд нь тушаах гэдэг хэллэг хүртэл байгаа. Тэгэхээр маш бодиттой үр дагавар яригддаг учраас эзнээс холдох нь хүч чадлаас тэр нэг баттай хүч чадлаас холдож байгаа гэсэн үг байхгүй. Шууд ингээд нэг тийм ганцаараа мангатаад ингээд төөрөөд явна гэсэн. Тэгэхээр маш аюултай. Тэгэхээр
тэгж холдоход хүргээд байгаа зүйлс нь бид нар өөрсдөө байгаа байхгүй хоорондоо. Тэгээ чааш нь ингээд тэр 8 шатыг судлаад байнгут нь хамгийн эхнээс нь бол маш жижигхэн зүйлээс эхэлж байгаа. Тийм учраас би заавал шийдэх хэрэгтэй. Нөгөө талаараа энэ зөрчилдөх нь өөрөө бүр ингээд би нэг улам дотн олгодог. Тэгээ би эндээ итгэлцлийг хүртэл нэмдэг байгаа байхгүй бүр итгэлцэл. Тэгээ нөгөө нэг манус хүсээд байгаа нөгөө ив нэгдэл нөгөө нэг хамтаараа юм хийж бүтээхэд чинь олон жил бид одоо энэ байгаа хүмүүс хинтэйгээ хэдэн жил хамт таньдаг байх нөхөрлөдөг байх юм бол хэдэн жил яригдана. Тэгсэн мөртлөө хаяал нэг зөрчилдөөнд ороод тэгээд зөрчилдөөнд оронгуутлаа шууд айсаар нь ингээд зүгээр ингээд гадуур нь халахлаа тэгээд өнгөрөөчдөг. Тэгээд 7 хоног өнгөрөнгүүт нь 7 хоногийн хугацаанд ингээд мартагдана гэсэн. Тэгээд ингээд зүгээр өнгөрчихөж байгаа. Гэтэл нөгөө асуудал нь байгаад байна гэсэн. Тэгээд хэдэн жил хамт байгаа мөртлөө дотносж байгаа юм байхгүй. Тэгээд үр дагаварт нь хаанчлал, үр жимс нөгөө ургац ариун байна. Харин ургацын адилчдын төлөө эзнээс гуугаараа гэдэг адилчтанд байгаад байгаа юм шиг мөртлөө ургацаа ураач чадахгүй. Ягаад гэхээр өөрөөсөө сул дорой байгаад байгаа гэсэн үг тийм учраас маш давуу талтай маш чухал ийм зүйл байна гэсэн. За тэгээд зөвөр шийдэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ мэдээж зөрчилдөөнтэй хамааралтай олон зүйлсүүдийг ер нь яригдаж энэ чинь бүр том судлагдахгүй ингээд зөндөө олон юм яригдаж болдог. Гэхдээ өнөөдөр болохоор яг бараа зөрчилдөөн яаж үүсэж байгаа, яаж цаашаага хэлбэржиж байгаа 8 энэ үе шатыг цөмөөрөө харна зэ. 8 үе шат. Яг бидний амьдрал та нар харилцаанда бид нар байн харилцах болгонд энэ 8 үе шат ингээд болж идэг гэсэн. Тэгээ тэрийг ингэж мэдчихээ тэгээ тэрийг ингээд онцлоод ийм болж байгаа маань зүгээр нэг юм одоо нөгөө нэг юу л нядлагдахаар туугдж байгаа маш шиг манус ингээд яваад байгаа байхгүй оюун санаа. Ерөөсөө манус угаасаа яг мэддэг ингээд олон жил явцсан ингээд эсвэл бол арай нэг одоо юу гэдэг арай нэг амтай голтой арай нэг эсвэл хүчтэй байгаа хүмүүс нь бол ер нь гадарлна ингээд нэг л болохгүй яваад байгаа ингээд мэдрэл өгдөг тэгээд бүх юм тэр ингээд илэрж идэг янз янзын амьдралын хэлбэрүүд байсан. Тийм учраас бид нар ингээд яг цаана юу болоод байгааг маш тодорхой хармаар байгаа. Тэгээд тэрнтэй хамааралтай 3 хэрэгжүүлэлтийг танд санал болгоно гэсэн. Тийм учраас та бүгд маань анхааралтай тэгээд сонсоорой гэж хүсэж байна. За зөрчилдөөн гэж ярихаар юусан маш тодорхой түрүү хэлсэн харилцааны асуудал яригдана. Харилцаатай шууд хамааралтай. За жишээ нь хоёр хүн хоорондоо, итгэгч хоёр хүн хоорондоо бие биентэйгээ ингээд магтаалын цаг дууслаа ингээд эзэн рүүгээ хандах биш одоо бие биен рүүгээ хандах цаг руу орлоо. Эсвэл хамтаараа ингээд үйлчлэл хийлээ, годомжин таарлаа. Янз бүрийн юм болоход нэг зарим хүмүүс нь хоорондоо нэг иймэрхүү харилцаа байгаа. Хоорондоо үг дуурхай болох үе ирнэ. Үг дуурхай болчихж байгаа. Тэнгүүт нь тэр нь өөрөө зөрчилдөөний ихэн шатандаа орцсон явж байгаа гэсэн. Үг дуурхахыг хүсэхгүй байгаа нь хүртэл таны дотор аль хэзээ энэ зөрчилдөө бий болцсон байна гэсэн. Тэгээ эн чинь сүүлдээ ингээд шийтгэхгүй бол хамгийн сүүлийн шатанд хоорондоо дайцгналцаа дуусна гэсэн. Нэг бол салаад явна гэсэн. Тэгэхээр түрүү хэлсэн те ерөөлөө салах гэдэг байгаа байхгүй юу. Тэм учраас та бие биентэй хин нэгэнтэй үг дуурмааргүй байвал таны дотор нэг юм зөрчилдөөн бий болцсон байна гэсэн. Тэгээ түрүү хэлсэн чинь энэ нөрөө сайн зөв шийдэх юм бол сайн зүйлд хүргэх багаж болох боломжтой байгаа байхгүй. Ягаад тэгэхээр дотносох боломж байгаа. Буруу явах юм бол хоорондоо бүр сална гэсэн. Тэгээ бурхны гоё ерөөлөөс салж болно гэсэн. Мэдээж аврал маврал руу яриаг та ойлгож байгаа. Тэр лөө бодож битгий сатаар хараа зэ. Яг амьдралдаа итгэлийн амьдралтай хамааралтай зүйл яригдж байгаа учраас. За тэгээд бас за хоорондоо үг дуурхай болохоос гадна хаяа нэг үг дуурсан чинь нэг хачин үг мөг хэлж магадгүй нэг юм эвгүй үг мөг те. Тэнгүүт нэг гэд санаа би язганаа л эхэлнэ. За нэг хачин үг хэлж байгаа юм болж байвал нэг асуудал бий болж юм. Тэгснээр ингээд хамтраад юм хүн үйлчлдэг ч юм уу хамтраад ажил хийдэг байлаа гэж бодсон чинь ингээд хөдөлж ятаал байвал ингээд цаана нэг юм байна гэсэн. За тэгснээр би биний рүү хаарсан чинь ингээд нэг сонио хараал байвал те. Би гэд хардгаасаа өөр хараад ингээд сонио хараал эхлэх юм бол цаана заавал нэг юм байгаа зэ. Зүгээр мэдээж яг сонио хардаг хүн байж болно л та. Угаасаа нөгөө behavioral arts гэж байдаг байхгүй юу? Нөгөө нэг биеийнхээ судалдаг бүр амар том судалдаг хүн байгаа юм. Тэр нөгөө хүний baseline гэж байдаг байхгүй юу? Яг хүн болгоны яг үндсэн ямар нэг юм болохоор огцом реакшн гаргахгүй байгаагаараа байхад хүртэл нэг юм муга зүүн хардаг мардаг хүмүүс хэрэг байх юм бол тэрийг нэхлээ оншилчтэй. Яг байгаа үндсэн юунаасаа өөрчлөгдөх юм бол энд нэг юм болж гин гэж тайлдаг байхгүй. Тийм учраас яг үндсэн биеийнх нь хэлэн нэг тийм эвгүй арцтай хүн байж болно шүү зэ. Янз янзын юм хүний амьдралд байгаа шүү дээ. Та багаасаа янз янз үдсэн өссөн янз янз юмнаас болж болно гэсэн. Гэхдээ ямар ч байсан гэсэн ингээд нэг өмнөхөөс өөрөөр эвгүй хараад байх юм бол зөрчилдөөний нэг шат явж байна гэсэн. Шийдэх ёстой гэсэн. За тэгснээр дараагаар нь жишээ нь
далдуур ууралж байгаагаа илэрхийлээл. За тэгэл бас эсвэл бол ямар нэгэн санаа хэлээл нэг эсэргүүцэх шаардлагагүй юм дээр хүртэл эсэргүүцчлэх юм бол тэгээ ерөнхийдөө бол нэг ихний шатандаа ороод явж байна гэсэн. За иймэрхүү зүйлийг харахаараа биш тэгээ бид нар за зөрчилдөө юм ямар ч сан байгаа юм байна. Тэгээ одоо бид нар яах ёстой вэ гэхээр одоо хувь хүмүүс ярьж байгаа шүү дээ. Пастор ахлагч нар хамтдаа суугаад зөрчилдөөнөө шийдэе мэдээгээд ингээ удирдах байгаа хүмүүс нь зөрчилдөөнийг тодорхойлж өгөөд за бид нар ийм асуудал байна. Энийг хамтдаа шийдэгээд ярилцах тийм цаг маг биш. Зүгээр та ганцаараа зүгээр ингээл хамт цай уугаад годомжинд таараа явжсэн чинь тань руу муухай харлаа. Эсвэл хамтдаа суугаад чимээгөө эсийн цаг дээр суужсэн чинь таны нэг хэлсэн үгэн дээр наадах чинь тийм байдаг юм аа ч гэдэм үү нэг эвгүй нэг мэдрэмж ярьдэн шүү дээ. Ганц нэг комент. Тэгэх юм бол та шууд онцлог хэрэгтэй гэсэн үг байхгүй. Та хоёр хоорондоо шийдэх ёстой нэг асуудал байгаа юм байна. Тэр асуудлыг та шийднэ. Нөгөө хүн шийднэ. Өөр хин нэгэн пастор хин нэгэн орж ирэхгүй ихний шатандаа бол за сүүлийн шатандаа бол хүндрэх юм бол заавал орж ирнэ. Тэрийг одоо би ингээд 8 шат руу орохороо ярина гэсэн. За гих мэтлээ ингээд асуудлыг мэдрэнгүүтэл яах вэ гэхээр та шууд яах ёстой вэ гэхээр бит хоёрын хооронд нэг асуудал байгаа маань одоо хизээ яаж юунаас болоод асуудал болчихвоо та ингээд асуулт тавиад мөрдөн байцаа шиг мөрдлөх хийх хэрэгтэй гэсэн. Та хоёрын хоорондох харилцаагаа өчтөр яалаа ээлээ мэлээгээд заавал энэ зүйл хийх ёстой. Тэгээ энэ өөрөө ингээд та хоёр дотносох боломжтой. Энийг хийхгүй бол хоорондоо улам хагарална гэсэн. Мөрдөх шаардлагатай. Тэгээ ингээд тэгэнгүүт ерөнхийдөө бол 8 ийм үе шатыг л та олж илрүүлнэ гэсэн. Энэ 8 үе шатын дагуу талбарын дагуу та мөрдсөн чинь эхнээсээ шууд илрээл эхлэх боломжтой гэсэн. Гол нь та энийг яг мөрдөөд явах хэрэгтэй. Мөрдлөх хийгээд. За эхнийх нь юу вэ гэхээр хамгийн ихнийх нь зөрчилдөө эхэлж байгаа нь юу вэ гэхээр шууд маш жижигхэн зүйлээс эхэлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр үл ойлголцол. Үл ойлголцол бий болох үед шууд зөрчилдөө эхэлж байгаа. Гэтэ хамгийн аюулгүйдээ мөртлөө ихний шатанд орж ийнэ гэсэн. Тэгээ энэ сүлдээ ингээд бага дараагийн шат руугаа ордог. Үл ойлголцол. Үл ойлголцол яаж бий болж байгаа вэ гэхээр одоо ингээд за та хоёр ингээд за би нэг хүнтэй ингээд харилцажсэн чинь таны үгийг нөгөө хүн сонсоогүй яриан дунд зүгээр ингээд яриад ингээд за хин найз амбайцаа таатайгаа юугаа цайгаа аягалчааж гэл эсвэл баахан юмаа ингээд ярьж мэрж байгаа тэгсэн чинь дундуураа та ингээд арин аягаа аваад өгөөч гэж ярьсан чинь нөгөөт нь сонсоогүй өнгөрчлөө гэж байдیں۔ Тэгэнгүүт л ихнийх нь үл ойлголцол бий болж байна гэсэн үг байхгүй. Сонсоогүй өнгөрчих тохиолдол. За эсвэл бол сонссон ч гэсэн ойлгоогүй. За саяных шиг юм зүгээр ахуйн зүйлээс биш. Зүгээр ингээд хоорондоо үзэл бодлоо ярьж байхад хүртэл те нөгөө хүний үгийг та яг сонсох хэрэгтэй. Сонссон ч гэсэн та ойлгохгүй байх юм бол үл ойлголт үүснэ. Яагаад вэ гэхээр бид нар хоорондоо бүгдээрээ ялгаатай хүмүүс байхгүй. Ялгаатай. Тэгээ тэр ялгаануудаа яаж илэрхийлдэг вэ гэхээр үгээр л илэрхийлнэ. Эсвэл бол тэ ямар нэгэн байдлаар илэрхийлнэ. Тэгсэн чинь тэр илэрхийлж байгаа зүйлийг нь сонсохгүй, харахгүй, мэдрэхгүй бол ялгаан заавал хоорондоо ингэж сөргөлцөлдөн гэсэн үг. Хамт байгаа учраас ганцаараа түрүү би эхлэхдээ хэлсэн те ганцаараа Библийг судалж байхад асуудалгүй. Гэхдээ хамт цуглаад мөргөл өргөөд хамт цуглаад ингэх үед ямар нэгэн байдлаар илэрнэ гэсэн. Тийм учраас үл ойлголцол Библийнхаа хэлсэн үгийг сонсоогүй, сонсон ч гэсэн ойлгож чадахгүй байвал яагаад ингэж байгаа гэхээр нөгөө хүний хэлж байгаа зүйлийг сонсохгүй, ойлгохгүй бол та хоёрын хооронд бий болж байгаа харилцааг шууд том зургаар нь харж чадахгүй нэ гэсэн. Зөвхөн би энэ хүн батаад тийм зүйл хэлсэн. Тэгэхээр яг өөрийнхөө ойлголтынхаа дагуу та ингээд захиалга өгөөд ганцаараа тоглолт хийж байгаа юм шиг явна гэсэн. Гэтэл нөгөө хүн цаана үгүй би надаар ч өөр бодолтой байна. Эсвэл би завгүй байна ч юм нөгөө хүний харах тэр хэлж байгаа санааг та сонсоогүй ойлгохгүй бол том зургаар ямар харилцаа өрнөд байгааг та анзаарахгүй шууд өнгөрчнө гэсэн үг. Зөвхөн үгч биш те бид нар чинь бүгдээрээ ялгаатай. Нөгөө хүний ойлгох заавал шаардлагатай байхгүй. Үл ойлголцол гэдгийг та өнгөрөөчих юм бол тэгээ шууд цаашаа хүндэрчнэ гэсэн. Эхний жижигхэн дээрээ л барихгүй бол цаашаага хүндрээд тэгээд асуудалтай гэсэн. Тийм учраас бид нар бие биентэйгээ ярихад үгийг нь та ойлгож байна. Хамгийн ихнийх нь 3 зүйл үгийг нь та ойлгож байна уу? Сонссон уу нэгдүгээр. Эсвэл би ганцаараа яриад нөгөө ярьжсэн чинь яриад дундуур чинь ганц үг хэлдэг. Тэгээ тэрийг нь та өөрөө бараг дараагийн өгүүлбэрээр ярих гад ярьж их үедээ ганц үгийг сонсохгүй өнгөрчдөг. Тэгсэн чинь дараагаар нөгөө хүн маш чухал хэлсэн үг болж таардаг. Тэгээ тэрийг нь та сонсоогүй учраас яг тэр нэг хэлсэн үгийнхэн дагуу та нэг бие авч явах хэрэгтэй байдаг. Нөгөө хүнийг ойлгох хэрэгтэй байтал тэрийг ойлгож чадахгүй, бие авч чадахгүй. Тэгэнгүүт би хэлсэн шүү. Тэгсэн чинь хэлсэн намайг сонссон мөртлөө энэ хүн ингэж юм. Тийм учраас гэ дараагийн шат руу ороод байгаа байхгүй. Тийм учраас нөгөө зөвхөн ганцаар ярих биш нөгөө хүнээс сонсохгүй бол та заавал хэрүүл уруул цаашаага хагарал магал найдвартай юм болно гэсэн үгэн дээр ийм бид нар ийм ялгаатай хүмүүс байгаад байгаа учраас
Тэрнээс гадна ялгаатай манус зөндөө олон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаанууд гэж байгаа. Үзэл бодол янз янзын байгаа бие авч явж байгаа бодох онцлог монцлог. Тэрнээс гадна өссөн орчны ялгаа гэж байгаа, улс төрийн ялгаа, шашны ялгаа, ажиллаж байгаа те ингээд өссөн ертөнцийг үүсгэх үзэл мүзэлгээд баах ялгаанууд байгаа зэ. Тэр ялгаанууд ч хүртэл зөрчилдөөн үүсгэнэ гэсэн. Хоорондоо ингээд хань ижлээл ингээд найз нөхөрлөлд ингээд ингүүтэл үгийг нь яриад монгол хэлээр яриад байхад хүртэл ойлгохгүй байх юм бол та зөвхөн үгийг нь монгол хэл зүүн тэр өгүүлбэрийг ойлгох биш болчихно гэсэн үг байхгүй. Нөгөө хүний онцлогийг нь та ойлгох шаардлагатай гэсэн. Тэрийг нь та ойлгохгүй үлэм зөвшөөрөхгүй бол найдвартай хэрэлдэж зөрчилдөнө гэсэн. Тийм учраас энэ үл ойлголцох гэдэг энэ шатан дээр бүр хамаг юм эхлэдэг байгаа байхгүй. Энэ дээр нь л бид нар барих хэрэгтэй байдаг. Тийм учраас би бинийгаа ялгаануудыг олж харна гэсэн. Тэг хүмүүс чинь ингээд зөндөө ялгаатай бүр зөндөө олон судалгаа модлага байдаг те ингээд introvert, extrovert гэх хүмүүс байгаа. Зарим хүмүүс нь ингээд шууд одоо хүмүүсийг чухалчилдаг, мэдрэмж чухалчилдаг, зарим хүмүүс зүгээр үр дүнг чухалчилдаг хүмүүс байна. Тэ? Тэг гих мэтлээ ингээд энэ баахны цаанаасаа юм ялгаатай хүмүүс байгаа байхгүй. Тийм учраас бие биенийхээ ялгааг нь ингэж олж мэдэж тэрийг нь ойлгож харж явахгүй бол найдвартай зөрчилдөн. Яагаад тэгэхээр дург зүгээр ингээд харилцаагүй байхад хүртэл гаднаас цулаанд нэг хүү орж илээ эсвэл та ажилд орлоо сургуульд орлоо таны дургу байдлаар шууд тэр хүн чинь ингээд харилц нэг юм зан гаргаал эхэлнэ гэсэн. Ягаад тэгэхээр та ингээд дотгошоогоо хүн интроверт гэж ярьдаг. Нөгөө хүн гадагшаага. Гэсэн чинь та болохоор одоо ингээд те хүн чухал штэ гэсэн чинь нөгөө хүн те ажил чухал хүн ямар аваа те хурд айлаа гээл харааж өрөөгөл тэгэл ерөөсөө шууд ажиллаа хийнэ гэсэн. Ингэнгүүтэл шууд яг та хоёрын хооронд зөрчилдөө үүсээгүй мөртлөө автоматар шууд зөрчилдөөний ингээд ялгаа нь бий болж байгаа юм. Тийм учраас энэ өөрчлөгдөхгүй хүн болго юм ялгаатай. Тэнгүүт та тэр хүний ялгаагаар нь ойлгох гэдэг юм байхгүй бол найдвартай зөрчилдөнө гэсэн цаг нь болохоор. Тийм учраас нөгөө хүнийг үгийг нь ойлгоно, ялгааг нь ойлгоно. Тэрнээс гадна нөгөө хүн чинь үнц нь хүртэл ялгаатай. Үнц нь. Хийцэтгэгч хүмүүсийн үнц нь болохоор Библийн үнэн, хаанчлалын үнэн гэж ярихад итгэж биш хүмүүс, итгэж биш ихнэр нөхөртэй хүмүүс бол тэгэл хэвээр нэр амьдралын там болно гэдэг чинь тэр байхгүй. Үнц нь шал өөр. Тэр үнцнийхаа дагуу мөнгөө зарцуулна, цагаа зарцуулна. Бүх юм чинь ингээд ерөөс зөрчилдөө найдвартай зөрчилдөнө. Тийм учраас энэ олон юм дээр ингээд хоорондоо нөгөө хүнээ ойлгоно гэдэг зүйл. Эхнийхэн шат нь ийм зүйл байгаа. За хоёр дахь шат нь юу вэ гэхээр яг энэ хардаа буруу ойлгосон ойлголтын дээрээ тулгуур одоо эхний шатан дээр асуудлаа шийдэж чадвал хоёр дахь шат руу орохгүй болох байхгүй. Эхний шатан дээр нөгөө хүнээ ойлгоод сонсоод ингээд үзэж тараад тэгээ нөгөө хүнээс асуугаад ярилцаад ингээд нухсаар арайгаад ойлгочих юм бол хоёр дахь шат руу хүндрэхгүй гэсэн. Харин эхнийх дээрээ юу лай натаа уулзгаар муу хараад идэв муу хатуу хөхтэйгээд нөгөө нэг бивэлсэн шүү дээ зөрчилдөөнөөс айдаг зүхтаадаг зангаасаа болоод лай гэд өнгөрчих юм бол хоёр дахь нь шууд орчин гэсэн. Та юу ч хийхгүй бол юу гэхээр аль хэзээ та дургу зан чин дургу юм чин дотор чи ороод ирнэ. Хоёр дахь шатны юу гэхээр тэр дургу зүйл дээрээ тулгуурлаад буруу ойлголтын дээрээ тулгуурлаад та шууд нөгөө хүнийг дүгнчихнэ гэсэн үг байхгүй. Хоёр дахь шатны ийм аимшигтай. Нөгөө хүнийг шууд энэ хүн бол ийм муухай хүн. Энэ хүн бол итгэгч ээж тэгдэггүй ингэдэггүй гэд тэр нь худлаа штэ тий бисэн штэ буруу ойлгоцсон үгийг сонсоогүй тэр утга нөгөө хүнийхэн зан чанар нь Буханаас бүтээсэн зан чанарыг хүртэл ойлгоогүй ярилцаагүй тэгээ шууд буруу ойлголсон дээр тулгуурлаад хоёр дахь шатны юу гэхээр энэ хүн бол ийм муухай хүн надад дурггүй эсвэл энэ хүн айгүй итгэж биш гэж дүгнжиж болно гэсэн. Тийм учраас Матай 13 дугаар бүлэг дээр нэг маш чухал зүйлээс юу гэж хэлдэг вэ гэхээр ингээд үрийн сүлийн сургаал зүйл байхгүй юу. Тэгээд бурхан буюу нөгөө нэг тариач нь талбайда маш гой улаан буудаа ингээд сайхан үр тарьдیں۔ Тэгээд шүнд гисэн чинь дайснууд эренгүүтлээ үрийн сүл буюу хогийн ургамал ингээд хажууд нь тарьчихж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь шүн яаж байгаа гэхээр нөгөө хогийн ургамал нь ургаад хогийн ургамал нь ургангуутлаа ингээд шүн буюу ингээд ургах цаг нь болоо ургасан чинь хажууд нь ингээд зэрэгцээ урагчиж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь юу гэдэг вэ гэхээр адилчт нь эзэн хогийн ургамлыг ингээд тастаад авчихуу гэдэг. Тэгсэн чинь эзэн юу тариачийн эзэн юу гэдэг вэ гэхээр үгүй та нар хогийн ургамлыг нь тасдах гэж яагаад андуураад улаан буудааг нь тастчихнаа гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм учраас хамтдаа ургажийг. Тэгээ би шүүлтийн ургац хураалтын өдөр би өөрөөсөө тэнгэрлэгч нараараа ингээд ялгаад тэгээ улаан буудааг нь яагаад хогийн ургамлыг нь овоолаа галж хатаана гэж ярьж байгаа. Тэнгүүт нь тэр нь яг үгийн үг судал хийнгүүт хогийн ургамал улаан буудаа хоёр нь яг ургаж их үедээ ихэн үедээ бол яг адилхан харагддаг хоёр ургамал байгаа байхгүй юу. Тийм учраас бид нар юу гэхээр буруу ойлгосноосоо болоод
яг адилхан өөрсдийн нүдэнд буруу ойлголтын дээр эхнийхээ буруу ойлгосон ойлголтын дээр тулгуурлаад өөрсдийн нүдэндээ өөрсдийн ойлголтын дээр тулгуурлаад энэ хүн чинь итгэж биш хүн гэдэг үгэнч магадгүй. Энэ хүн надад дургу гэдэг үгэнч магадгүй. Тэгээ энэ хүн янз бүрийн буруу дүгнэлт хийнэ гэсэн үг. Гэтэл тэр нь худлаа гэсэн үг. Ингээд буруу дүгнэлт хийхээр за дараагийн шат руугаа хүндэрж гинэ гэсэн үг. Та нар маш гоё хамааралтай зүйлээр ойлгож байгаа тийм. Яг бид нартай маш ойрхон яваад байгааз. Та нар ингээд тодорхой бүрийн кейс бодоод явбал бүр гоё гэсэн үг шүү. Яг нэг муудалцсан нэг найз ч юм уу хүн байх юм бол яг ингээд бодоод яваад байгаа. Яг ингээд. Тэгэх юм бол яг холбогдоод яваад байна гэсэн үг. За хоёр дахь шат нь ингэж байгаа. Тэгээ тэгэнгүүт наардаа гурав дахь шат руу орохоор улам хүндэрж байгаа. Гурав дахь шат нь яаж байгаа вэ гэхээр буруу ойлголт нь, буруу таамаг нь гурав дахь шат нь юу вэ гэхээр нөгөө хүний дотор санаа зовлтыг бий болгож байгаа зэ. Санаа зовлт, аюулыг. Энэ хүн чинь итгэж биш юм чинь, энэ хүн чинь надад дургүй юм чинь гэд бодонгуутлаа тэр хүнтэй хамааралтай харилцаатайгаа хамааралтай элдв янзын шаардлагагүй эсвэл буруу аюулуудыг хоорондоо бодож эхлэнэ гэсэн. Ингээд ирэхээр бүр ингээд ирэхээр гүтгэн тэ ингээд ирэхээр ямар ч одоо энэ дээр бол сатаастанаар найдвартай ажиллагаа хийгээд хамаг санаа зовлтыг нэгээд нүдэнд нь нэснээр нөгөө хүн чинь бүр аимшигтай муухай аюултай хүн болгож харуулж чадна гэсэн. Тэгээ энэ хэлсэн шүү дээ. Энэ хамгийн ихнээсээ тэрний ганц үгийг нь ганц ялгааг нь буруу ойлгосноос болж байгааг та анзаарч ойлгож байгаа тий. Тэгээ шууд нөгөө хүнийхээ шаардлагагүй санаа зовлт би 3 дахь шат нь бий болоод ингээд ирэнгүүт нь дотоод зөрчил. За энэ ингээд дотроос нөгөө хүн чинь ингээд оволзуулж эхлэнэ гэсэн. Одоо энэ 4 дахь шат хүртлээр гаднаа харагдахгүй дандаа дотроо болж байгаа. Тэгээ 3 дахь шатн дээр ингээд нөгөө хүн чинь буруу дүгнсэн учраас нөгөө хүний талаар ингээд энэ өстө яана болгоомжтой наад хүн чи аюултай хүн шүү мөн шүү гэдэг. Элдв янзын дүгнэлтүүд хийгээд нөгөөх нь ингээд дотроос нь ингээд дотоод зөрчлийг бий болгоод ямар ч шаардлагагүй эсрэгээр баг хамгийн гой өөрт нь дуртай хүн байж магадгүй. Гэтэл нэг зүгээр цаанаасаа бүтээгдсэн ялгаанаасаа болоод тэгээд ингээд шаардлагагүй аюулуудыг бий болгоод санаа зовоод явж байгаа. За эндээс хараад 4 дахь шат нь яаж байгаа вэ гэхээр дотор нь биш тий. Санаа зовлтоо дотоод зөрчил болонгууд дотор нь ингэдэг гинэ. Би судалж олж мэдсэн бүр ингээд шинжилгээ ухааныхын юм яриад байгаа шүү дээ. Дотор нь юу болж байгаа вэ гэхээр зүрх нь хурдан цохилдог гинэ. Зүрх нь жишээ нь 60 мартай 60 юу ч мэдэхгүй ингээд 60 мартай гэдэг 60-ын тоогоор нь бодчихсон. 60-аар хэмждэг ингээд зүрхний цохилт байлаа гэж бодсон чинь яг саяны 3 дахь шат руу бата гэдэг те нөгөө хүнтэй хамааралтай харилцаа явуулж байгаа шүү дээ. Нөгөө хүнийг бодонгууд зүрх 60 байснаа 70 75-г цохилж эхэлдэг гинэ. Санаа зовоод байгаа учраас ямар ч худлаа юмд айгаад санаа зовлт бий болгосон. Тэгээ ингээд зүрх 4 дахь шат буюу ингээд зүрх нь хүчтэй цохилоод эрэнгүүд зүрх хүчтэй цохилох үед адреналин гэдэг хими бодис ялгардаг байгаа. Адреналин. Тэгсэн чинь адреналин гэдэг зүрх хүчтэй цохилоод ирэхээр нөгөө хүний талаар ингээд санаа зовоод шаардлагагүй юм санаа зовж исэн чинь зүрх адреналин гэдэг ийм хими бодис ингээд ялгаруулж байгаа. Тэгсэн чинь адреналин гэдэг нараа амар гоё амар тайван үед те ингээд ялгардаг бодис биш. Юус ингээд нэг юм дайн тулаан ингээд те юусаа ингээд араас нохоо хөөж ихтэй эсвэл бол те амьд гарахын тулд эсвэл бол тэмцээнд ялахын тулд нэг юм үа гэсэн үед зүрх амар хүчтэй цохилоо амьсгаад чих үед адреналин ингээд улам ялгарч идэг гэдэг байхгүй. Адреналин ялгарх үед адреналин хоёр зүйлийг л хийдэг гэж байна. Юусаа шинжилгээ ухааны хувьд. Тэрний юу гэхээр одоо англиар бол те flee school fight гэж байгаа байхгүй. Flight school fight гэдэг. Тулал эсвэл шууд зүхтаа гэдэг хоёрхан зүйлийг энэ адреналин ялгахгүй те. Өөрөө хүч шууд ингээд дүгнээд өөрөө хүчтэй байх юм бол энэ аюулаас ерөөсө тулдаал гарыг нөгөө нэг шууд юу нөгөө хүнийгээ батаад орж байгаа шууд 4 дахь шатанд орцсон үед аюултай учраас миний дотор зөрчилдөөн бий болгоод нөгөөд ингээд байгаа учраас шууд нөгөөдхөө шууд хөөе нөгөөдхөө шууд яа шийтгэн шүүд яллаа гэж ерөөсө илүү хүчтэй бол харин дор байх юм бол шууд цухтаана гэсэн. Тэгээд цуглаанаас холдно харилцаагаас салгана гэсэн. Гэтгэлсэн шүү дээ. Эхэндээ худлаа ойлгоогүйгээс л болсон юм яваад байгаа шүү дээ тий. Мэдээж бодиттой юм байж болно. Гэтэ ихвчлэн тэгээд байгаа. Дамаа цуглаан дотор бол яг аврагдсан итгэгчнэр дотор бол дандаа үл ойлголцдог байгаа байхгүй. Бүгдээрээ гой хүмүүс байхгүй. Бүгдээрээ манай талын хүмүүс. Гэтэл зүгээр л нэг юм ялгаатай ялгаагаа ойлголцох нөхөрлийн цаг хийгээгүйгээс болоод сонсоогүйгээс болоод тэрэнд нэг хэдэн минут цаг зарцуулаагүйгээс болоод сүулдэ ингээл бүр амар юм болж байгаа юм. Нөгөө хүний шууд устгах нөхөө хоёр итгэгч хүн хосууд хүртэл хоорондоо салж байгаа. Зөндөө түүх байгаа шүү дээ. Монголч болгон дотор зөндөө тэр түүхүүд байгаа. Дандаа ярих юм бол дандаа харилцаа байхгүй гэдэг юм. Тэгэхээр юу гэсэн ингэдэг ийм зүйл дээр маш тодорхой юм дээр ингээд цаашаага өрх хөхт нь мөнчрөөд бөө юм болж байгаа.
Тэнгүүт адреналин шууд зүхтаа эсвэл бол тулалт гэдэг ийм зүйлийг ялгуулж байгаа дөрөвдөг шат нь байгаа байхгүй. За ингээд хараад энд яг ингэнгүүт зэрэгцээ нэг юм болдог гинэ. Араа зүрх ингээд амар жартай амар тайван амар тайван үедээ эзнийгаа магтаад ингээд гоё чимээг уцаах үед чимээг уцаа хийж их үедээ 60 гэдэг хэмжээтэй зүрх цохилж их үедээ цохилж исэн бол нөгөө батаг гараад эхлэнгүүтэлтэй 70 75 болно шүү дээ. 15 за 20-оор бүр ингээд нэмэгдлээ гэж бодъё. Тэгсэн чинь ингэдэг гинэ. Яг адреналин сэтгэл хөдлөл 20 хэмжээр нэмэгдэхэд эрүүл ухаан яг одоо эрүүл ухаан яг 20 хэмжээгээр шууд хүчгүй болт гинэ. Шууд эрүүл ухаан буюу нөгөө нэг логик ухаан эрүүл саруулаар юмыг ингэж ойлгодог, юмыг таньж мэддэг, тань мэдэхгүй логик ухаан яг адреналин өсөх хэмжээгээр шууд байхгүй болт гинэ. Энэ болохоор шууд 5 дахь шат нь байгаа. За энэ шат руу ороод ирэхээр гаднаа ил харагдаж эхэлнэ гэсэн. Ягаад тэгэхээр дотор хөө гэдэг юм чи ингээд хүчтэй болоод ингээд айлгаа тайз энэ асуудыг заавал шийдэхгүй над руу дайрах гэдэг би алаа эсвэл шууд цухтаагаад амиа бодъё гэдэг нэг юм худлаад өгнөлтөөс болоо ийм нэг явж явах үед эрүүл ухаан шууд байхгүй. Яг тэр хэмжээгээр хэмжээгээр эрүүл ухаан шууд байхгүй болоод ирнэ гэсэн. Юмыг эрүүлээр харж чадахгүй болно гэсэн. Ингээд ирэнгүүт хартаа 5 дахь шат нь юу гэхээр нөгөө дутуу оюун ухаанаараа шууд шийдвэр гаргахад бэлэн болж байгаа байхгүй. Нөгөө нэг яг үндсэн өөрийнх нь те нэг эрүүл ухаан нэлээд дажгүй ухаантай нэг заа 80 маягтай байлаа гэж бодъё. 80% тай. Тэгсэн чинь адреналин ингээд санаа зовлтоос нь болоод гэж их үед 80 шууд доошоо 60-аар болоод ирнэ гэсэн. Эрүүл ухаан шууд ингээд хүчгүй ингээд унтаа болоод ирнэ гэсэн. Тэгээ энэ унтаа эрүүл ухаанаараа 5 дахь шатн дээрээ шийдвэр гаргаж байгаа байхгүй. Тэр шийдвэрийн жишээ нь энэ хүнээр муухай арчи. Энэ хүн ингээд хэлчихье гэдэг. Нөгөө нэг одоо гаднаа илэрч эхэлж байгаа. Нөгөө нэг хамгийн ихэнд ярьсан зүйл энэ байхгүй. 5 дахь шатн дээр энэ илэрж байна гэсэн. За энэ 5 дахь шатн дээр илэрх үед яах вэ гэхээр шууд хүмүүс хараад эхэлнэ гэсэн. 5 дахь шат руу орох юм бол хүмүүс хараад тэ энэ хүн над руу энэ хүн нэг юм шууд ингээд тодорхой болоод ирлээ шүү гэдэг. За тэгээд 5 дахь шатн дээрээ шууд ингээд нөгөө хүмүүс чинь гэхдээ мэдээж бүр ингээд тодорхой бүр ингээд аюултай биш ч гэсэн ингээд шууд үг хайж эхэлж гин тодорхой мэдгдэл хийж эхэлж гин тэ гаднаар харагдаж эхэлж байгаа. За эндээс 6 дахь шат нь яаж байгаа вэ гэхээр дутуу нөгөө нэг адреналин ихсэн байгаа шүү дээ. Санаа зовлт дотоод зөрчил нь амар ихсэн, эрүүлэр юмыг харах чадвар нь амар багассан. Яг энэ үедээ 6 дахь нь юу вэ гэхээр шууд дутуу байдалтайгаараа шууд одоо нөгөө нэг санаа зөрсөн, саналууд нь зөрсөн тийм одоо гаднах үйлдэлүүдийг үг яриаг хийж эхэлнэ гэсэн. Одоо энэ дээр амар аюултай болж байгаа байхгүй. Яг хэрэв баг маг дээр цуглааны үйлчлэл дээр хамтаараа гэдэг тийм одоо community дотор хамтаараа гэдэг нөхрөл дотор 6 дахь шат руу орохоор ихээр яах вэ гэхээр шууд цуглаан урагшлахад саад болж байгаа байхгүй. Эсвэл компани ажил баг урагшлах шууд саад болно. Ягаад тэгэхээр би наадах чинь энэ дургу ягаад би яг ийм худлаа шалтгаан зохиогоод шууд санал зөрсөн сонгуульд гараа өргөж санал зөрсөн тийм мэдээлэлүүд хийгээд эхэлнэ гэсэн. Тэр нь болохоор гаднаа зүгээр ингээд за та нар ингээд за цөмөр хамтдаа өнөөдөр одоо цуглаана цөмөрөө тэгж өөрчлөх ч юм уу те эсвэл цөмөр хамтдаа дараагийн цуглаана те гоё ингээд гадаа мадаа хийх ч юм уу эсвэл цөмөрөө энэ эрх зүүн үйлчлэлээр явах юм байгаа ч юм ингээд янз бүрийн ингээд за хэдэн өний санал өргөж чинь гараа өргөдөг бол гэх юм бол хоорондоо зөрчигдсэн надтай пастортай асуудалтай надтай асуудалтай эсвэл хоорондоо цуглааныхантай эхэндээ асуудалтай хүмүүс бол хараа автоматар шууд би явахгүй гэнэ гэсэн үг байхгүй 6 дахь шат руу орцсон тохиолдол. Яг тэгэхээр аль хэзээ нөгөө нэг дургу болцсон, аль хэзээ адреналин үзий яддаг муухай бодол нь өссөн, эрүүл ухаан байхгүй, цаада хаанчлал байхгүй. Тэнгүүл шууд санал зөрсөн элдв янзын үйлдэлүүдийг, мэдгэдлүүдийг, сонголтуудыг амьдралдаа хийгээд эхэлнэ гэсэн. За ингэнгүүтээ 7 дахь нь яаж байгаа гэхээр одоо бүр шууд нөгөө хоёрын хооронд харилцаа гэдэг юм юусэн шууд байхгүй болж байгаа. Нөгөө зөрчилдсөн хоёр хүний хооронд харилцаа шууд задарж байгаа. Ямар ч боломжгүй. Энэ 7 дахь шат руу орох юм бол бүр асуудал бүр амар хүндэрнэ. Одоо эхнэр нөхөр хоёрын хоорондоо одоо та нар ганц үе хүмүүс их суудахгүй найз охин эхнэр нөхөргөл явна. Тэнгүүт нь яг энэ шатыг найдвартай туулна юусэн найдвартай. Яг тэгэхээр автоматар хүн болгоо өөрөөр бүтээгдсэн. Тийм учраас хүн болгонд хоорондоо ойлголцох шаардлага гарна. Ойлголцохгүй байх юм бол буруу дүгнэлт хийгээл энэ тайртай байна хариу хүн байна ингэсэн юм тэгэл хоорондоо санаа зовснасаа болоод элдв янз юм яриад тэгэл ууралцсан үедээ нэг муухай юм хэлж мэлээл тэгэл тэрнээс хамааралтай салын малыг элдв янз юм яриад тэгснээр сүүлдээ нөгөө нэг юм
буруу дүгнэлт санал зөрсөн баахан шийдвэрүүд баахан нөгөө нэг буруу түүхүүд өрнөж штэ амьдралын түүхүүд хоорондоо дэгсэн намаа зодсон дэгсэн ингэсэн ээж аав хадам ээждээ дэгсэн мэгсэн зөвхөн гэр бүл дээр өөр юм дээр бас баахан түүхүүд тэр баахан юмнаас болонготой сэргээхийн аргагүй харилцааны ингээд бүр амар асуудал орчин зэ бүр асуудал бүр амар хэцүү болно гэсэн. Тэгээ энэ 7 дугаар шат руу орох үед юу гэхээр энгийн үедээ нөгөө хүн чинь яг өөрийнх нь потенциалаараа энгийн үедээ хоорондоо нэг энгийн асуудлуудыг ярилцж чаддаг байснаа 7 дахь шат руу орчихоор ямар ч боломжгүй бол. Жохон юм хэлээд ерөөсөө гэж алдцаал тий. Жохон юм хэлээд шууд буруугаар хардаа. Би нэг бичдэг үз яг санджлаа сая. Тэр нэг амар тий яг энэ амар шат руу орцсон хүмүүс хөө. Танаас ханж байгаа бол фейсбүүк их явсан, YouTube бүтүүдээр явсан. Нөхөр нь Аз заяа. Эхнэр нь болохоор Европ тийм цагаан арьстай эхнэртэй. Тэгээд нэг сэтгэл зүйчдэр уулзж байгаа болтой яг ихний бичлэг байхгүй юу? Нүдний шилээ нэг юм нөхөр нь ингээд сэтгэл зүйчтэй сууж байгаа. Юу ч ярихгүй заяа. Тэгсэн чи яг ингээд байж зүгээр ингээд. Тэгсэн чи эхнэр нь нөгөө нэг сэтгэл зүйчтэй хамаг юм ярьж байгаа байхгүй юу? Ярьж ийснэ гэд ингээд хажууд байгаа нөхөр хараа чи аярах амьсгалчих тхүү гэж байгаа байхгүй юу? Аярах амьсгалчаач та нар үзсэн үү? Тэг гэж ядах юм. Нөгөөт нь зүгээр ингээд юу ч амьсгалахгүй заяа. Одоо нөгөө зүгээр харилцааны зүгээр амьсгал нь хүртэл бүр ингээд бүр ямар ч бүр аимшигт болоо өрчөж байгаа хэвээр. Гэж ах юм ингээд та нар яг үдсэн хүмүүс санаж байгаа. Бүр амар хэцүү. Хараа бүр там болж хөрж байгаа хэвээр. Тэр залууг хараад би тэр нөхрийг хараад тэр Аз нүдний шидэ нөхөр хараад бүр ёо энэ хүн ямар амар юм бэ гэж бодсон. Тэгээ чад юу болох юм бэ? Зүгээр байхад нь хүртэл бүр ингээд амар муугаагаар ингэж илэрхийлж чааш нь ярьж байгаа байхгүй юу? Үдсэн хүмүүс санаж байгаа. Тэгээ ингээд энэ үедээ юу гэхээр энгийн зүйлийг ярилцах ямар ч боломжгүй. За энэ үед одоо хардаа ганц зүйл хэрэг болд гэж байгаа. Бүр ингээд христч одоо энэ нөгөө нэг удирдлагын семинар дээр сурдаг зүйл байхгүй юу? Христч ингээд яг боловсруулсан. Одоо энэ үед юу ганц хэрэг болдог вэ гэхээр зуучлагч гэж байгаа. Зуучлагч. Яг тэр хоорондоо одоо харилцах амьсгалж чадахгүй үнтэй юу ярих юм бэ? Амьсгалах за намайг уушлаар юм гүтэн. Уушлаараа гэдгийг яаж хөрвүүлэх бол? Яаж хөрвүүлнэ те? Чи дих гээд уушлаараа гэж хэлсэн. Уушлаар гэдэг үг чинь шал буруу амьсгалтай байд. Эхний өргөлт нь буруу байна мань одоо юу ярих юм бэ? Бүүм там болгож хөөрнө. Тийм учраас яг энэ үед нарта юу ихээр өөрөө яг хуйлаа харах хэрэгтэй юм харж чадахгүй бүр ингээд согцсон амар хоёр болсон. Тийм үед юу ихээр хөндлөнгийн зууч медиатор гэж байгаа байхгүй яг Христ биднийг бурхантай хамт зуучилж ингээд дунд нь зуучлагч болж байгаа шүү дээ. Хуучин гэрээний үед болохоор тэргүүн тахилж байсан те. Ишзүүлэгч нараас байсан. Хаан бас яя өөр байдлаараа нэг юм 3 тосол зууч байдаг байхгүй. Тэгээ Есүс болохоор энэ 3-ын аль алийг нь хийж байгаа. Яг Библи теологи утгаараа. Түрүүний ярилцсан харилцаан дээр болохоор зүгээр хөндлөнгийн 3 дахь хүн заавал хэрэгтэй. Тэр хүн ямар ч эхнээсээ ямар ч тийм харилцааны эрх ашигын зөрчилтөнд байхгүй учраас зүгээр маш энгийн зүйлийг нь дор нь хараад жоохон бэлтгэгдсэн бол дор нь хараад хэдэн асуултаар дор нь ингээд холбоод өгнө гэсэн. Тэгээ энэ 7 дахь шатандаа бол заавал зуурчлагч хэрэгтэй гэж байна. За энэ зуурчлагч хэрэг байхгүй бол 8 дахь шат руу ороод тэгэл дуусна гэсэн. 8 дахь шатандаа яаж байгаа гэхээр шууд нээлттэй дайн тулаан болно гэсэн. Шууд эцсийн ямар ч одоо найраа байхгүй хоорондоо шууд алцаад тэгэл салаал малаал ингээд шууд нээлттэйгээр бие биентэйгээ дайцгалцсан гэсэн. Тэгээ энэ чинь юусаа бүр зөрчилдөөн байдгаа бүр дайн болчихж байгаа зү. Иргэний хувийн нэг иргэний хоёр иргэний зөрчилдөөн байснаа иргэний дайн болоод сүүлдээ бүр улсын дайн болж байгаа дайн болчихж байгаа байхгүй сүүлдээ бүр дайн. Тийм учраас ийм аюултай зүйлсүүд байна гэсэн. Тэгээ ийм эхний дөрв байгаад эхний дөрөв нь дотор явагдаж байгаа. Одоо манус хоорондоо энд байгаа хин хинтэйгээ аль хэзээ зөндөө ийм хүн байгаа гэсэн. Тэгээ шийдэж чадж байгаа нь хэд вэ? Эсвэл зүгээр даллаад өнгөрж байгаа нь хэд вэ гэдэг юм яригдана гэсэн. Угаасаа. Яг тэр натуралаараа ингэж бүтээгдсэн хүмүүс аахгүй бид нар угаасаа. Тийм учраас хардаа яг багууд ярихаараа энэ ялгаануудаа эхэлж олж мэдхтэр яг үр дүнтэй компаниуд тэрийг ярьдаг байхгүй. Яг ялгаануудаа эхэлж олж мэдээд зөрчилдөөнөөс бүр өмнө. Тэгээд ялгаануудад нь тохирсон хоорондоо хуваарлал зохицуулт хийнэ гэсэн. Тэгээд тэрнийхээ дагуу хоорондоо ингээд Библийг таньж мэдээд эхнээсээ шууд зүв явна гэсэн. Ялгаа малгай байхгүй гэдэг юм угаасаа байхгүй учраас. Тийм учраас л бид нар хоорондоо яадаг вэ гэхээр ярилцах нөхөрлөх цаг хэрэг чуулганд байхгүй бол
Зөвхөн эзэнтэйгээ ярилцаад, эзэнтэйгээ гой сүнслэг юм яриад, Библиэс судлаад ойлгоод болж гинэ гэвэл үгүй. Яг Библи нь өөрөө хоорондоо ярилцах, хоорондоо нөхөрлөх гэдгийг бүр зөндөө ярьж байгаа. Зөндөө янз янзын байдлаар. Тийм учраас заавал цуглаан мэдээж уриална. Тэгсэн чинь цуглаан биднээс сул дороод янз янзын бид нар чинь бас сул дороод хүмүүс шүү дээ, тий. Биднийг ойлгож гин үгүй гэдгээр бас нэг өөр зөрчилтэй яригдана гэсэн. Удирдахчаа бид нар ойлгох үгүй гэдэг. За тэр яг хэлж байгаа санааг цуглаан мөглааны харна гэхээр хин нэгэн хүнийг харна гэхээр та өөрөө хохироод өнгөрчих واخхой. Тийм учраас та нарт өөрт чинь эрхчлөө байгаа, хувийн цаг байгаа, орон гэр гэж байгаа, кофе шоп байгаа, гар утас гэж байгаа, би биентэйгээ монгол нэг хэлтэй байгаа, хоорондоо хэлээрээ ярилцж байгаад найзаа майзаа ингээд нэг эвгүй мэдэрчээл нэг сонин хэлсэн үг мүг ингээд тань руу нэг сонин харсан байх юм бол таны нэг гомдоосон ганц үг мүг байх юм бол шууд шийдэх ёстой гэсэн үг байхгүй. Шууд уцтаалтай ингээд хоёулаа хамт нэг кофе шопд орох уу, хоёулаа хамт нэг хэдэн минут ярилцаадах уу гэж хэлнэ гэсэн. Тэгээд хоорондоо ингээд яг юун дээр ойлголцсон юм бол заавал энэ ярина гэсэн. Эхний дөрөв дэх шатн дээр. Тэгээд цаашаага хэрүү ингээд барахгүй яваад ирэх юм бол хэрүү 7 дахь руу орлоо гэж бодоход за одоо бүгдээр харъя. Хэрэгжүүлэлтийг ийм нэгдэн 3 зүйл байгаа заяа. За нэгдүгээр юу гэхээр нэгээс дөрөвдүгээр шатн дээр дотор явагдаж байгаа учраас хүүхэн таал өөрөө асуудлаа шийднэ. Өдөрдөгч хин нэгэн үнийг харах ямар ч боломжгүй. Бид нар бодол уншиж чадахгүй, та өөрийгөө ч ойлгохгүй. Тэгээ одоо дотроо ингээд барьцсан байх үедээ бол эхнийх нь та өөрөө эхлэх заавал энийг шийднэ гэсэн. Дотроо. Тэрний юу гэхээр нөгөө хүнтэйгээ ойлголцохын тулд анхаарж байгаа. Харилцаа ярихаар нэг нь ярина, нэг нь сонсно, тэ? Нэг нь хохироо, нэг нь хохирч болно шүү дээ. Тэгэхээр чинь хоёр дүр яригдж байгаа. Тэгвэл хоёулын дээр нь яг л адилхан юм яригдана гэсэн. За эхлээд би одоо нэг хохирогч болчлоо гэж бодоход за хохирч явахдаа би ингээд нөгөө ингээд намайг гомдоосон байлаа гэж бодоход би нөгөө хүнийгтэй ингээд сонсож ойлгоно гэсэн. Яагаад шууд дүгнж болохгүй шүү дээ. Дүгнчих юм бол хоёр дахь руу гарах гэдэг шүү дээ. Наан гомдоход хүргэсэн тэр нэг үг, тэр нэг зүйлийг нь сонсож, тэр нэг зүйлийг нь ингэж ойлгох гэж хичээнэ гэсэн. Сонсно. Тэнгүүд сонсоод ойлгоод ингэсэн чинь тэгээд ойлгохгүй. Яалчгүй муухай шүү дээ. Яалчгүй энэ над дургүй үг хэлсэн биш дээ. Монгол хэлний энэ үг чинь яалчгүй муухай үгтэй ч гэдэг юм уу те ингээд яг тэгээд байх юм бол тэгвэл яалчгүй таны дайсан юм байна гэж дүгнэнгүүтээ хоёр дахь шат руу орж болно шүү дээ. Тэгэх юм бол 3 4-өгөө найдвартай дайсагналцна гэсэн. Тэрийг хүсэхгүй бол яг хэрэг та асуулт асуух хэрэгтэй гэсэн нөгөө хүнээсээ. Хинэ бата би ингээд чамд гомдох гээд байна. Цэцгээ би ингээд гомдох гээд байна. Хайр амаараа аав ээжэн те пастраа миний дөө гэж байгаа те гомдох гээд байна. Таны хэлсэн энэ үг чи надад ингэж ороод байна. Тэгэхээр та яг ийм байдлаар та надад хэлсэн үү? Бата чи надад хэлсэн үү? Ээж ааваа надад хэлсэн үү гэд асуун заяа. Энэ асуултыг заавал хийх хэрэгтэй. Асуу. Энэ асуулт байхгүй бол та хэлсэн шүү дээ. Хүн чинь ганцаараа нөгөө хүний ямар ертөнцийн байгааг бид мэдэхгүй шүү дээ. Заавал асуунгууд нөгөө хүн чинь хариуд нь би үнэхээр чамд дургу учраас чамааг үзий ядж байгаа учраас би хэлсэн үнэ гэж ярих нь хийдэл бол те итгэгч нар хоорондоо те ихэвчлэн ер нь найдвартайгаар яа мдээгүй байх магадлал ихэвчлэн өндөр. Яг тэ биеийн хэл мэд чинь цаанаасаа ингээд нэг юм ялгаатай хүмүүс манус элдв янзын трама марамагасаа болоод нөгөө нэг буруу уншаад байдсан шүү дээ. Тэгээ асуух л юм бол нөгөө хүн чинь юу яана уучлаарай би тгээгүй шүү дээ гэж хариулчихна гэсэн. Тэгээ нөгөө хүн чинь ингээд ярина шүү дээ өөрийгөө илэрхийлнэ. Би ингэсэн тэгсэн ингээд. Тэгээ нөгөө нь ойлгохгүй байсан ч гэсэн чи намайг яг ойлгосноо те? Чи гомдоогүйс би яг ингэсэн шүү дээ гэд сая яг ойлгосноо те? Гомдоогүйс тэгээ асуулт байгааз яг адилхан сонсон асуун адилхан нөгөөтгөн сонсон асуун. Та энэ чадвар тань заавал байхгүй бол төрүүлсэн шүү дээ. Бурхан танд бэлдэж байгаа энэ чуулган дотор энэ дээврээр бэлдэж байгаа олон зүйлийг бид авч чадахгүй энэ дээврээс цулаанаас хин нэгэн батад цэцгээд гомдоод явчихна гэсэн үг байхгүй юу? Тийм учраас тэр бурханы ивэл ирүүл авахын тулд наан болоод байгаа энэ асуудлаа цөмөрөө шийдэхин тулд эхнийх нь нөгөө хүмүүстэйгээ сонсоод яриад ойлголцохын заавал. Тэгээ асуулт асуух нь хамгийн чухал шүү. Ягаад гэвэл та ухаантай хүн биш. Та харж чадахгүй. Таны харж байгаа өнцөг чинь дээшээ өндөр биш. Шуурчийг нисээд харж чаддаггүй учраас энэ уулны цаана юу байгааг та харж чадахгүй. Энэ хүний энэ үгний цаана нь тань руу дайрсан үг биш зүгээр л ингэж жоктой үг ээч болох байхгүй. Тэгэхээр асуух хэрэгтэй. Энэ үг чинь яг над дургу учраас чи юм уу хэлсэн үг чинь үгүй ингээд нөгөө хүн хариулах байхгүй. Гэтэ та асуухгүй нөгөө хүн хариулахгүй шүү дээ. Заавал асуу шүү. За энэ ингээд эхнийх нь юу дотор байгаа энэ эхний дөрвөн шатн дээр дотроо байгаа дээр нь асуудыг та шийдэж болж байна.
За тэгмүүд 5 дахь шат руу орох юм бол асуудал жоох өндөрж байгаа. Ягаад тэгэхээр адреналин гэдэг химийн бодис ялгараад ирэхээр та эмошноо дийлж чадахгүй байхгүй юу? Адреналин ч өөр амар хүчтэй. Тэгээд адреналин ихсхийн ирээ нөгөө талдаа эрүүл ухаан чинь буурсан шүү дээ. Эрүүл ухаан буурчингуу та ямиг харах өнцөг чинь багассан гэсэн. Тэгэхээр харах өнцөг чинь багасчаар автоматар та боломж чинь хаагдчихж байгаа. Тэгээ энэ үедээ 5 дахь шатан дээр яах вэ гэхээр та бусад хүмүүсүүд рүү удирдагчд руу хандах хэрэгтэй гэсэн. Гэхдээ ганцаараа нөгөө үнтэйгээ биш шүү дээ. Яг тэр бас хувьчилсан байдал нь хэвээрээ байгаа. Яг хоорондоо ингэ энэ намайг зодсон, энэ намайг тэгсэн гэдэг юм арайха болоогүй учраас хоорондоо дунд нь нөгөө нэг зөвшил зөвхөн одоохондоо арай хэрэггүй. Гэхдээ одоо зөвлөх хүн хэрэгтэй. Яг тэгэхээр та эмоц санаа зовоолт айц чинь амар их болцсон байгаа учраас эрүүл ухаан чинь тэрийг яриараа багассан учраас харах хэвээр харж чадахгүй. Гэтэл адилхан санаа зовоолт байхгүй, адреналин ихсээгүй, ямар ч их ашигын зөрчилдөөнгүй нөгөө нэг тэгээд бэлтгэгдсэн таныг дээр нь томилж тавьсан удирдагч хүн чинь та зүгээр ингээ асуунгууд нөгөө хүн чинь яах вэ гэхээр дор нь хариулаад өгөн зөө. Та одоо энэ 5 дахь шатыг та манай цуглаан дээр хийдгүү гэвэл миний бодлоор хийхгүй байгаа байхгүй юу? Эсвэл пастор ахлагч нараа голд юм уу гэж би асуумаар байгаа. Хаяал тэгнэ. Эсвэл яг нөгөө нэг нөхрөлдөг санаа зовоодах шиг бид ойлгож байгаа. Санаа зовоод байгаа. Эсвэл өнөөдөр энийг та ийм л аргаар ганцхан шийднэ гэдгийг та өнөөдөр сонсоод эсвэл одоо танд боломжтой. Таны нас масчийн ерөөсөө хамаахгүй. Та 5 дахь шат руу орох юм бол ямар ч пастор ч гэсэн би ч гэсэн ялгаа байхгүй. Ямар ч хүн эмоц сэтгэл хөдлөл нь санаа зовоолт нь ихсчих юм бол автоматар хамаг юм нь хаагдчихдаг байхгүй. Би бүр санаа зовоолтын бүр мэрэгжилтэн зөө. Тэгээ бүр амар санаа зовох үедээ би бүр ингэж байхгүй болчтой зөө. Амар хэцүү. Тэгээ одоо бүр багасаад байгаа. Тэр үед хөндлөнгийн үний ганцхан өгүүлбэр ингэж тайвшруулдаг амар гоё. Хөөе наад чи ямар ч зүгээр тайвширгээд нэг юм тайвш зүгээр наад чинь зүгээр шүү дээ. Наад чи яагаад тэгэхээр юунда мунда гэдэг Монгол хэсгээр юу эндээ гэдэг үг байгаа шүү дээ. Юунда мунда гэж чихэнд орж ирэнгүүт ингээд пум гэл ингээд тэр лөө орж ирэхгүй таарда жихрүү тэр мэдээлэл ингээд нөгөө 3 дахь чихгүй хэн байх нь хамаа байхгүй мэддэг чадвар хамаа байхгүй. Нөгөө орж ирэл хэлэх үед л тайвширдаг тийм нэг юм шат байгаа даа. Яг тэр оволцоод байгаа гэдэг. Тэр үед нь хөндөнгөө орж ирэнгүүт юу яриад наа чи мангас байхгүй зүгээр юу хэлээ нөгөө нэг чи сүүдрийг бутыг чи хий үзэглэж хараад байна штэ тий бутыг чи нохоо гэж хараад байна. Наад нохоо бишээ зүгээр л байшингийн юу штэ гэсэн. Тийм үү за гэж тайвшрах гэдэг байгаа байхгүй. Тэрнтэй адилхан яг энэ 5 дахь шатан дээр та санаа зовоолт чинь ингээ оволцсон тий эрүүл ухаан чинь байхгүй болцсон ингээ хамаг юм чинь санаа зовоолтой байгаад бол заавал яг гоо бусад итгэгч нартай болно. Яагаад өдөртөгч гэж байгаа гэхээр Бурханаас ингээд томилсон хүн чадвар нь хамаахгүй томилсон үнээр дамжуулж Бурхан өөрөө зүгээр сууг болгож ажилтдаг байхгүй юу? Чадварыг яг мэдээж яригдчих болно. Гэхдээ чадвар нь хүртэл ойролцоо байхад хүртэл албан ёсоор томилсон өдөртөгч хүн чинь шууд сүнслэг нэг хүн болоо өөрчдөг байхгүй юу? Бид нартай хүч байгаа юм биш. Энэ чуулган нь өөрөө яг ингэ явж байгаа байхгүй юу? Сул дорой нэг өчүүхөө нэг жайвал нэг арчаагүй нэг гарыг өөрийгөө төлөөлдөг элчин сайдаа болгодог тэгж тийм арга замаар арчаагүй бата ингэж чадж байгаа юм уу гингүүт тэгээ тэрийг сонсонгуутлаа энэ Есүс чи ямар агуун бэ гэдэг нэг тийм бурхан алдарших зорилготойгоор харин ч дорой хүмүүсийг ашиглаж суугаа болгодог байхгүй. Тийм учраас чадвар модор гэдээ бардамнах гэдэг бол би ингэж ярьж байгаа юм зөө. Бардамнах магадaltaй учраас чадвартай биш ээ зүгээр бурхан тэгж ашигладаг нэг зүгээр энгийн хутга зөө. Зүгээр гол нь цар хутгыг барьж байгаа тэр нэг багжийг барьж байгаа гар нь цаана бурхан байгаа байхгүй. Тийм учраас тэр бурханд найдаад тэгээ та яг ингэ санаа зовоод байгаа үедээ пастор дээрээ ахлагч дээрээ эсийн ахлагч дээрээ очоорой гэж хэлж байгаа. Залбираад оч. Тэнгүү чи ингээ юм шал өөрөөр болно гэсэн. Тэгээ ингээ очихгүй бол танаас санаа зовоолт чинь таныг бариад идэн штэ. 6 дахь шат руугаа орно гэсэн. Найдвартай. Тэгээ энийг хийнэ гэсэн. За тэгээд 6-аас 8 дахь шат нь юу гэхээр тэгээ ингээд хүмүүстэйгээ уулзахгүй, өдөртөгтэйгээ уулзахгүй 7 руу оруулаа, 6 руу оруулаа, 7 руу оруулаад ирэх юм бол асуудал улам хүндрээл ирнэ. Тэгээ одоо энэ үедээ танд ганцхан юм үлдэж байгаа. Та хоёр хоорондоо аль хэзээ бие биенээ охироцсон, төв үүсцэн, бие биенээ алгагдсан, бие биенээ охирооц үг хэлсэн, тэр үг чайдын зүрхэнд нь ороод факт болцсон, дууссан бүр амар. Тэр чинь хэд давтагдсан зэ. Санал зөрөлт гэдэг 6 дахь шатандаа сүүлдээ 7 болоо харилцаа чинь бүр дууссан. Тэгээ цулаанда яриа гэж яаж явж байгаа удахгүй юу нь явах гээд цулаанаас нөгөө хүнээс би үнтэй хамт баймаар гон гэдэг шатандаа. Тэгээ ийм үедээ яхаар ганцхан найдвар нь юу гэхээр та хоёрыг суулгаж байгаа зуучлагч гэдэг нэг хүн гарч ирээд хооронд нь юус яг ингээд
Ягаад тэгэхээр энэ шатан дээр эрүүл ухаанаараа зүгээр ганцаараа байхдаа та зүгээр дорн шийддэг асуудлаа шийдэх ямар ч боломжгүй зүгээр амьсгалж байгааг нь хүртэл хараад ваа гэдэг штэ чи гэдэг үе шатандаа ирцэн байгаа зөө. Тийм үед чи нөгөө хөндлөгийн харангуудлаа ваа гээгүү зүгээр л амьсгалж штэ гэдэг дүгнээд өгөх юм баггүй да. Зүгээр л байдаг энгийн имийг хийж чадах зүгээр нэг зуурчлагч гарч ирээд хэдэн асуултуудаар ингээд харж чадахгүй юм чинь хооронд нь шийдэж өгөөд маш амархан шийдэж өгнө гэсэн. Тэгээ чуулган ийм гой зоригтой чуулга оршиж байгаа. Тийм учраас эдгээр зүйлсүүдийг танд хийх боломжтой гэсэн. Тэгээ одоо энд эхнээсээ ахуулаад та яах вэ гэхээр бодоод эхлэх гэсэн үг шүү дээ. Над руу одоо ингээд ярингуутлаа ингээд сайн уу гэж мэдлээ шүү дээ. Таймер ингэ зэ. За ингээд бага амгаа өгдөө жишээ нь түрүү би ингээд мэдлсэн чи мэдлээг байхгүй юу? Тэ чи мэдлээг би яг яасан гэж би яг араас нь тэ хүн мэдлэхээ хажууд мэдлчихдээ гэж би нэг загнах гэснэ нэг илэх гэснэ шал өөр ингэ баахан хэмээг явж ирсэн зэ. Тэнгүүт нь би болохоор дүгнж болно шүү дээ. Энэ хэвээр над дургу болцсон юм бол. Гэтэ яг манай хэмжээнд хизээч юм болохгүй. Ягаад тэгэхээр айл хизээ юм болцсон байгаа. Гэхдээ өөр хүн байвал би ингэж зөндөө гомдож исэн зэ. Мэдлэнгүүд өөдөөс нь мэдлэхгүй зөрөөд өнгөрөнгүүд нь би дотроо ингээд над дургу юм байна. Тэр хүн хэрэг пастор мастер байсан тохиол байсан байхгүй өмнөх цуглаан мөглөөнд. Тэгээ би шууд амар муухай юм бодно ингээд над дургу болцсон юм байна. Тэнгүүтээ цаашаа ингээд сатан чи ингээд хамаг юм бодвол урд нь хийсэн юм хэн бодгонгуудаа тэгвэл миний энэ дургу юм байна. Тэгэхээр чи яг л цудаан бүгд тэгдэм биш үү гэд. Дээр нэмээд ядаргаад нөгөө нэг ганц нэг баталгууцаар нэг юм нэг завгүй мөгөө байж хата дахиад нэг 2 3 тавтагдчих юм бол тэгэл тэр батлагдчихна. Тэгээ цаашаагаа явна гэсэн. Тэгэхээр одоо та зүгээр ингээл тэ явж байгуудаа ингээд ганц нэг юм эвгүй үг, эвгүй харсан хараамаараа тэрийг барих юм бол дор нь ингээл 2 дахь шат руу оруулахгүй явуулаад байгаарай. Тэгэхгүй бол ерөөсөө найдвартай цаашаа болно гэсэн. Тэрний үр дагавар нь одоо эргэн тойрны цөмөр харж болно тий. За тэгээ бүгдээрээ хамгийн сүүлийнхээ ишлэлтэр юу гэхээр ерөөсөө энэ байгаа байхгүй юу? Сургаалт төгс 27-гийн 17 дээр бүгдээр хамт уншия. 1 2 3 Төмөр төмрийг ирэлдэг хүн хүнээ хурцалдаг. Амен. 2 төмөр хоорондоо ирэхэд нэг төмөр нь илүү хүчтэй байх үед илүү чанартай натаршилтай төмөр одоо жишээ нөгөө төмрөө ингээд ирлүүлдэг байхгүй. Нэг төмөр нь нөгөө төмрөө ялж гинэ гэсэн байхгүй. Ингээд яг тэр ингээд томруулдаг микро юугаар ингээд шилээр харах юм бол илүү натаршилтай төмөр нь арай натаршил багтай төмөрний хутганы үзүүрийг ингээд ялаад ингээд одоо устгаж гинэ гэсэн байхгүй. Тэгээ ийм арга замаар угаасаа чуулганаа бурхан ард түмний ачлаад байгаа байхгүй. 2 хүн хоорондоо ингээд зөрчилдөөнд орох үед тэр дотроос зөв шийдэж чадах юм бол хоорондоо улам тотно болно. Улам хоорондоо баг болж чадна. Улам хоорондоо ингээд нэг болж чадна. Ингээд ирэхээр ингээд хүмүүс нэгдээд ирэнгүүт сатан матан чинь нэг энэ шатууд руу аль руу ч орж чадахгүй сүулдэ шал өөр хэмжээнд цөмөрөө ялдаг болно шүү дээ. Тийм учраас бүгдээрээ хамтдаа өнөөдрөөс эхлээд эдгээр танад зургийг ингээд харсан байхаа гэж найдаж байна. Энэ дараа нь тавих учраас. За тэгээ бүгдээр хамтдаа сайн зүйлсүүдэд бариад тэгээд залбирцгаая тий. Тодорхой кейсүүдээ бас дотроо бодоосаа гэж хүсэж байна.